Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Өнөөдөр та бүхэндээ 2023 оны эсэлтийн ерөнхий шалгалтын математикийн А хууль B сүүлийн 2 бодлого болох 2-ын 3, 2-ын 4 дугаар бодлогын бодолтыг танилцуулъя. За 2-ын 3 дугаар бодлого маань 2 улаан 3 цагаан бөмбөгтэй утнаас бөмбөгүүдийг нэгээр нь буцааж ирэхгүйгээр авч байв. Энэ туршилтыг ялгаатай өнгийн бөмбөг гарч иртэл хийсэн ба туршилтын тоо К гийа гэж. За тэгэхээр цөмөрөө К-гийн маань тоо А-гаас Б-гийн хооронд хэд байх вэ гэдгийг нь олоорой гэсэн байна. За тэгвэл бодолтой харъя цөмөрөө. За биднэрт хэдэн тохиолдол байна харъя. За нэг бол эхний бөмбөг маань улаан, хоёр дахь бөмбөг маань цагаан гараад ингээ хоёр өөр бөмбөгийн гарч ирэх ингээд боломж байна. Нэгдүгээр боломж маань энэ маань бол хэдэн удаа туршилт хийсэн байх нь. Улааны гаргаж ирж нэг туршилтаа, цагааны гаргаж нэг туршилт хийсэн ингээ хоёр туршилт хийсэн байна тийм. За нэг бол хоёрдугаарт нь улаан гарч ирээд дахиад улаан гарч ирээд өөр бөмбөг юм гарч ирэх учраас дахиад давхар аргагүй ихэнд цагаан гарч ирнэ тийм 3 хоёр хуулаад байсан юм чинь. За ийм хоёр дахь боломж байх нь. Энэ бол хоёр дахь боломж маань хэдэн туршилт байх нь. 3 удаагийн туршилт гарч ирэх нь тийм. За 3 дахь боломж маань эхлээд цагаан дараа нь улаан гарч ирж байна. Тэгээ нэгтгэхийнхаа эсрэг нь шүү дээ. За ийм бий бол. За 4 дахь боломж маань бол цагаан гарч ирээд гурав дахь нь улаан байж магадгүй тийм ээ. За 5 дахь боломж маань цагаан гэх 3 цагаан маань гуруулаа дараалал гарч ирж байна тийм. Тэгээд дөрөвдөх нь яах аргагүй улаан байхаас үр зам байхгүй байна. За ингээд ийм биднэрт бол 5 өөр янзын боломж байна. Туршилтын тоо гэвэл хэдэн удаа туршсан бэ гэсэн тийм. Тэгэхээр 1 болон 3 дугаар туршилт маань бол 2 удаагийн туршилтаар л гардаг чинь. Улаан цагаан эсвэл цагаан улаан тийм. Харин 5 дахь туршилт боломж маань болохоор 4 удаа туршсан байна шүү дээ. 3 удаа цагаан, 1 удаа улаан. Ингэхээр К гэдэг туршилт маань бол 2-оос 4-ийн хооронд байх нь тийм. 2-оос 4-ийн хооронд. Туршилтын тоог асууж биш биднээс нөө боломжийн тоог асуух юм тийм. Тэгэхээр эндээс А маань бол 2, Б маань бол 4 гэж болох нь. А, Б 2, 4 гэж болох нь тийм. За дараагийн тохиолдол нь К нь А тэнцүү байх тохиолдолд байх нь тийм. Тэгэхээр А гэдэг маань бол бид нар досноор бол 2 байгаа тийм. 2 удаа туршилт хийсэн боломжтой багтлах. Тэгэхээр энэ нөгөө боломжуудаас харах юм бол нэгдүгээр боломж юу нь хараар утсан улаан цагаан байж болно. Эсвэл ягаанаар энэ бодсон 3 дахь боломж юу цагаан улаан гэсэн энэ хоёр маань 2 удаагийн боломжоор гарч ирсэн. За тэгэхээр цөмөрөө бодолтой харъя. Эхлээд улаан дараа нь цагаан гарах магадлал бол. Тэгэхээр биднэрт дууданд бол анх 2 улаан 3 цагаан буюу нийт 5 бөмбөг байсан тийм ээ. Энэ 5 бөмбөгний чинь улаан нь 2 байсан. Тэгэхээр эхний удаагийн туршилт маань бол 5-ны 2 магадaltaй. Үржих нь дараагийн бөмбөг маань нэг цагаан гарч ирсэн. Тэгэхээр нэг бөмбөгийг авцсан юм чинь улааныг авцсан юм чинь нэг улаан 3 цагаан бөмбөг буюу нийтдээ 4 бөмбөгний 3 цагаан гарч ирэх боломжтой. За ингээ үржүүлэхээр 20-ны 6 болчихно. За харин 3 дахь тохиолдол боломж буюу цагаан улаан гарах боломж маань ямар вэ гэвэл 5 бөмбөгний 3 цагаан. Тэгэхээр 5-ны 3 магадaltaй. Тэгээ үржих нь нэг бөмбөгийг авсан чинь 4 бөмбөгний 2 нь улаан тий. Тэгээд ингээд үржихээр 20-ны 6. Тэгэхээр бидний олох боломж маань бол К тэнцүү 2 үед буюу 2 удаагийн туршилтаар хийгдсэн магадлалуудыг олоорой гэсэн. Тэгэхээр манай 2 магадлал маань 20-ны 6, нөгөөх нь 20-ны 6. Энэ чинь 2 өөр туршилт учраас хооронд нь нэмэнтэй магадлалын нийлбэрийн дүрмээр. За тэгэх юм учраас 20-ны 12 буюу 4 тураагаад 5-ны 3 гарч ир. Тэгэхээр эндээс манай Д маань 3, С маань 5 болох нь. За дараагийн тохиолдол Б маань К нь Б-тэй тэнцүү байх юм магадлал. Тэгэхээр Б гэдэг маань бид нар 4 буюу хамгийн их туршилтын тоогоо олоод байгаа. Тэгэхээр манай доотлолт бол энэ 5 боломж буюу цагаан улаан байх магадлал байна тий. За тэгэхээр цагаан бөмбөг чинь 5-ны 3-аар эхний удаагийн цагаан бөмбөг гарч ирнэ. Тэгээ нэг бөмбөг авчихсан чинь 4-ны 2-оор дараагийн цагаан бөмбөг гарч ирнэ. Дахиад нэг бөмбөг авчих чинь 3-ны 1-ээр цагаан бөмбөг гарч ирнэ. Тэгэхээр үлдсэн 2 бөмбөг маань хоёулаа улаан буюу ганц улаан бөмбөг сонгоход нь 2 бөмбөгийн хоёулаа улаан буюу ингээд 3 маань 3-тойгоо 2 маань 2-тойгоо 4 маань энэ 2-тойгоо хуваагдахаар 10-ны 1 байна. Тэгэхээр эндээс манай G маань бол
1 и маань бол яг бас 1 f маань тэг байх нэ. За дараа нь дөрөвдүгээрт нь туршилтын тоо К-гийн математик дунджийг бол ороо гэсэн үйл түрээд. Тэгэхээр К маань бол 2-оос 4-ийн хооронд тоо байна тий. За тэгэхээр хүснэгтээр цөмөрөө аваад үзье л та. К1 бол 2 байж болно, 3 байж болно, 4 байж болно. Бид нар К тэнцүү 2 байх магадлалыг бол 5-ны 3 буюу багш нь 10-аар нөө үзсэн 10-ны 6. 4 байх магадлал маань бол 10-ны 1 болсон. Тэгвэл энэ 3 байх магадлалаа бол яг нөгөө дээдхүүдээ олжсон боломжоор болох юм байж магадгүй. Эсвэл цөмөрөө бүх магадлалуудын нийлбэр 1 байдаг гэдгээс хөөгөө олчих тий. Тэгэхээр 10-ны 6 дээр 10-ны 1-ийг нэхэж 10-ны 7 буюу 1 болохын тулд хэд дутчих нь 10-ны 3 дутчих. Тэгэхээр 3 К тэнцүү 3-д 10-ны 3 магадлалтай байх нэ. За математик дунджийг хэрхэн олдог вэ гэх юм бол энэ К-га харгалзах магадлалаар нь үржүүлээд хооронд нь нэмдэг тийм ээ. За тэгэхээр математик дунджийг бол x гэж тавьдаг. Тэгэхээр 2-ыг 10-ны 6-гаар үржээд нэмэх нь 3-ыг 10-ны 3-аар үржүүлээд нэмэх нь 4-ыг 10-ны 1-ээр үржүүлээ. За бүгдээрээ 10 гэсэн хуурд олцохоор чинь 2 6 12 3 3 9 4 1-ийн 4 буюу 12 дээр 9-ийн нэмэхээр 21 21 дээр 4-ийнхээ 25 буюу 10-ны 25. Бүгдийн 5 тураачаар хэд вэ? 2-ны 5 магадлалтай. Тэгэхээр манай ааш маань бол яах нь 5 гарах нэ. Ааш маань ингээд 5 гарах нэ. За ингээ 2-ын 3 дугаар бодлогыг ойлгосон гэж найдаж байна та бүхэнд. За дараагийн бодлого бол 2-ын 4-ийг харьцсан мөр. 2-ын 4 маань y тэнцүү 6-гийн x-ээс хассан. 6x-ээс хассан x квадрат парабол. За энэ график харагдаж байна те доош харсан парабол байна. X тэнцвэрийг тэг 6 гэсэн зэрэг хөтөлж байна те. За y тэнцүү kx k-н тгээс гэж. За энэ график зураг дээр бол k-н яг тэг дээр хөтөлсөн. А нөгөөд параболтой нь болохоор а зэрэг хөтөлсөн харагдаж байна те. За шугамуудаар хүрээцсэн нүсийн талбайг олох гээд байгаа юм байна. За тэгвэл нэгдүгээрт нь энэ парабол болон OX тэнглэхээр хүрээцсэн нүсийн талбайг бол. Тэгэхээр парабол гэдэг чинь доошоо харсан. Тэгээ OX тэнглэхээр ашигладсан нүсийн талбай болох нэ. За эндээс параболынхоо OX тэнглэхдээ огтлж байгаа цэгүүдээ зөмрөө олъё. Энэ маань бол X нь тэг байж болно. Эсвэл 6 гэсэн ийм хоёр цэгээр хөтөлсөн байна те. Эндээс харвал. За тэгвэл интеграл талбайгаа олъё. S1 маань интеграл 0-оос 6-гийн хооронд параболын тэгштгэл буюу x квадрат 6x-ээс x квадрат нь dx-ээс интеграл авч болдог тийм цөмөрөө. За эндээс 6x-ийн маань интеграл 6x квадратыг байх нь 2 хасах нь x квадратын маань интеграл x кубыг байх нь 3. Нөгөө зэрэг дээр нь нэгийг нэмээ гарсан зэрэгт нь хуваагаад байдаг тийм. За тэгээ интегралаа авсан юм чи шулуунаа татлаа хэл маань 0-оос 6-гийн хооронд тийм ээ. За тэгэхээр эхлээд дээд хэлээ орлуулна x-ийн хооронд орлуулах гэдэг шүү дээ тийм. За 6 2 20 хураачих юм бол 3x квадраттай 6-гаа орлуулах юм бол 3-ыг үржих нь 6-ын квадрат. Хасах нь x куб буюу 6-ын кубыг 3 хасах нь доод хэлээ орлуулдаг. Тэгэхээр x маань тэг учраас тэг. За энэ ерөнхий хасах тэмдэг хэлийн хасах тэмдэгтэй хасгахын нэмэх нь бас тэг болчих чинь тий. За эндээс авч үзэх юм бол 6-ын квадрат нь 36. Энэ 6-гийн куб маань 1 6-нд 3-тойгоор хатгаад 36-г үржих нь 2 болно. Тэгэхээр хоёулангаас нь 36-ийн хаалтнаас гаргачих. Тэгэхээр 3-аас хасах нь 2 буюу 3-аас хасах нь 2 чинь 1 шүү дээ. Ингээд 36 гэдэг хариу гарч. Тэгэхээр AB маань 36 байх нэ. AB маань 36 байх нэ. Тэгэхээр S1 маань 36 гарсан байх нэ тий. За 2 дугаар тохиолдлын бодлолтыг харъя зөмөрөө. Парабол болон y тэнцүү kx шулуун AO цэгээр огтлцсон. За AO цэг маань бол координатын төв байгаа тий. Их байгаа. За А цэгээр огтлцсон бол А цэгийн x координатыг олно. Тэгэхээр огтлцсноо гэдэг чинь энэ парабол шулуун хоёр хоорондоо нэг цэгээр огтлоод яг тэр цэгүүдээр тэнцсэн утга авна гэсэн үг тийм. Утга буюу y авна. Тэгэхээр y-ийн хооронд нь яах нь тэнцүүлж гинэ. За тэгэхээр юу бол тарах нь 6x квадратаас асна x квадрат үржих нь 6x-ээс асна x квадрат тэнцүү k үржих нь x. Энэ хоёр тэнцэх нь y хэрэг тэнцэж чинь тийм. За бүгдийг хаашаа оруулж. Тэгвэл юу болох вэ? K-x-ээс хасах нь 6x нэмэх нь x квадрат болно тийм. Адил талын хаашаа орохоор тэмдэг маань эсрэг тэмдгээр авдаг тийм. За бүгдэнд нь x байгаа учраас x-ийг хаалтнаас гаргачих. Тэгвэл x-ийг үржих нь k-гаас хасах нь 6 хасах нэмэх нь x тэнцүүд. Тэгэхээр энэ хоёр тооны үржүүр тэг байна гэдэг чинь туусрын тэгтэй тэнцүү. X ээж тэгтэй тэнцүүлэх нь энэ хаалт ааш тэгтэй тэнцүүлэх нь. Тэгэхээр x тэнцүү тэг байвал энэ үржүүр тэг байж магадгүй.
Эсвэл энэ хаалтан доторх k-гаас асах нь 6 нэмэх нь x тэгвэл тэгвэж. За тэгэхээр эндээс харах юм бол энэ 2 цаг гарч ирж байна те. X-ийн зүйдэг гэдэг маань координат их байна. А нөгөөх маань одоо x-ээ олчихвол k маань хашгаар хасах нь 6 маань хашаар нэмэх нөлтөд болчихно те. Тэгэхээр x тэнцүү 6-аас хасах нь k буюу энэ нөгөө огтлын зүйн x нь байна шүү дээ. За биднээс асуулт маань x тэнцүү c-гээс хасах k гэсэн. Эндээс c бол 6 гэдэгт харагдаж байгаа тийм ээ. За тэгвэл S-ийн томьёог олоорой гэсэн. За тэгэхээр өмнөх нэгдүгээр бодлогын тохиолдолд багш нь талбайгаа бол интеграл авч утсан тийм ээ. За одоо хоёрдугаар тохиолдол бол парабол шулуунаар хашигдсан зүсийн талбайг хэрхэн амархунаар олдог вэ гэх юм бол дээд хилээс нь буюу нөгөө 6-аас хасах нь k-гаас нь доод хилийг хасаад тгийг хасаад гарсан тгийг хасч тийм. Куб зэрэг дэвшүүлээд 6 туугаад гэсэн юм томьёод тийм. Мөн ахмад гишүүний коэффициентээр үржүүлдэг. Тэгэхээр энд бол нөгөө x квадратын өмнөх коэффициент маань бол 1 байгаа учраас нэгээр багш нь үржүүллээ. За ингээд нэгийг ямар ч тоогоор үржүүлсэн нэг ямар ч тоогоос тгийгээс нь тэр тоогоор гардаг учраас 6-аас асах k-гийн кубыг хуваах 6 боллоо. Тэгэхээр эндээс бол томьёогоо харж ивэл эндээс d маань бол 6 гарч байгаа тийм. d маань бол 6. Бас e маань ч бас яах нь 6 гарлаа. За 3 дугаар бодлого маань S маань 3.32 дэд зур k болж. Тэгэхээр бид нар бол сая бол S-ийг бол 6-аас асах k хуваах k-гийн кубыг хуваах нь 6 гэж олцсон. Энэ маань бол юутай тэнцүү болтойрох нь 32-ны хуваах нь 3-тай тэнцүү болтойрох. Тэгэхээр энэ 3 6 2 маань хуваагдах 2 үлдээ 2-ыг хойш нь үржүүлчих юм бол k 6-аас асах k-гийн куб чинь 64-тэй тэнцүү. Тэгээ хоёр талаас нь сондгоо зэрэг язгаар шууд куб зэрэг язгаар авчи. Тэгэх юм бол тэмдгээ хэвээрээ байна. Тэгэхээр 6-аас асах k маань 4 болно. 64 гэдэг нь 4-ийг 3 давж гарч ирдэг шүү дээ. За тэгэхээр энэ хасах k маань хоошоо авахаараа нэмэх k 4 маань урч авахаар хасах нь 4 болчихно. Тэгэхээр 6-аас хасах нь 4 тэнцүү k буюу эндээс k тэнцүү 2 байна. Тэгэхээр k тэнцүү f байна гэж олоорсон. Тэгэхээр f маань эндээс f таах нь 2 болох нь. За одоо сүүлийн 4-р тохиолдлыг харъя зүмөрөө. За бидэрт 3 дахь тохиолдол бол нөгөө S маань 32-ны хуваах нь 3-тай тэнцүүгээд тусдаа тохиолдсон тийм. Одоо 4 маань бол зүгээр S-ийг аваарай гэж. Тэгэхээр S маань бол 6 хаалтаа нэгээ 6-аас асах k-гийн куб хуваах нь 6 гэж томьёо байгаа шүү дээ тийм. Тэр маань S1-ний 8-тай тэнцүү бол k жишээлбэл гэж. Тэгэхээр S1-ийг бол хамгийн ихнийх бол A, B гэвэл 36 гэж болсон байгаа тийм 36. Энэ хоёр маань хоорондоо тэнцэхдээ S1-ийг 8 хуваагаар гэсэн. За тэгэхэд 8 хуваагаар. За эндээс тэгвэл юу болох вэ? Хаалтаа нийлээ 6-аас асах нь k-гийн кубыг хуваах нь 6 чинь 8-ны 1 үрчин 36 тэнцүү. Тэгэхээр 36 8-ны 1 маань 4 хуваачаар чинь 9-ний хуваах нь 2 болчихно. За тэгэхээр 6-гаа ийш нь үржүүлэхээр чинь 2-оор хуваахаар 6 тэгээд 9-ийг 3-аар үржүүлэхээр чинь 27 болох юм шиг үү те. Тэгэхээр 6-аас асах нь k-гийн куб маань 27 гэдэг чинь 3-ын кубтэй тэнцүү. Тэгэхээр адилхан куб зэрэг язгаар авчи. Тэгэх юм бол 6-аас асах нь k маань 3-тай тэнцүү. Тэгэхээр асах k маань хойшоохоо нэмэх 3 маань хойшоохоо хасах буюу 3-6-аас асах нь 3 маань k-тай тэнцүү буюу k тэнцүү 3 байх. Эндээс g маань хэд байх нь 3-тай яах нь тэнцүү байх нь. За ингээд 23 оны ишийн бодолт дуслаа. Дараагийн 7 хоногт та бүхэнтэй 2022 оны бодолтуудыг оруулж эхэлье.